За ерөнхий сайд хүн бол мега төсөлгээд зарлсан, тунхагласан. Тэгээ одоо зарим нэг төсвийг харахаар хүн бол мега төсөл биш одоо сега тоглоом шиг болчих гээд байна. Тухайлбал 2024 онд соёл спорт аялал жуулчлалын салбартаа 145 тэрбумыг одоо зарцуулж ирсэн юм байна. Одоо бол 52.8 гэдэг одоо 3 дахин багасаа ороод ирсэн. Энэ нь болохоор нийгмийн зөөлөн хүчийг хангаж идэг, хүний хөгжлийг одоо дэмжиж идэг ийм салбарууд соёл спорт аялал жуулчлал залуучууд гэж байгаа. Тэгээ хүнийхээ төлөө хүний бодлогоор дэмжих энэ салбарын төсвийг ямар амар таньсан юм бэ гэдэг. Тэгээ энэ салбарын сайд энэ салбарын төрийн нарийн газрын дарга нар сайдтай хэлж ин төсөө хамгаалт хүн. Тэр чинь зөөлөн хүчний бодлогоо идэг энэ салбар, экосистемийг бүрдүүлдэг энэ салбараа хүн бол мега төслөгийг зарлчаад тэгээд бүгдийг танаа хийчих гарч чинь. Яах юм тэгээд барилга бараа суугаад байгаа. Тэгэхээр энэ хүнийхээ төлөө энэ төсөв дээр өрөөсөө ямар ч бодлого бариагүй байна. Тухайлбал хэдий юм хэлий. Залуучуудын салбарын төсөв дээр 5 тэрбум тавьч 90% хасаа идсэн юм байна. За тусгай олимп гэж бид нар мэднэ. Хүн одоо иргэн эхээс төрсөн байдлаараа үл ялгуурын гадуурхах ёстой. Үл ялгуурлагдах ёстой. Гэлийн төсвийн бүгдийг хасаа идсэн. Тусгай олимп. Энэ байгууллагаас нь бол зөндөө гомдол тавьж байна тухайлбал. За тэгээд энэ залуучууд гар утастай холбогдоод энэ донтчно гэдэг захим залинд их хамрагдж байна гэж. Гэтэл захим кибер аюулгүй байдалтай тэмцэх 4 тэрбум гэж байт юм байна. Эндээс 90% насцсан байна. За идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих бусад спортын төсвөөс бас 90% насцсан. За түүхэн дурсгалаа хамгаалах төсвөөс 5 тэрбум байсан бүгдийг насцсан юм байна. Тэгээд түүхэн дурсгал гэдэг чинь одоо өв тээгч сая энэ бомочер гişүүдэр яриад байна. Энэ бүх асуудал чинь 100 жилээр дараа нь босч ирэхгүй ш нэгэнт ингээ устчих юм бол энийг хасаа ицсэн. За тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ төсөв зарцуулалтаа зөв ирэмблээрэй гэж байна. Энийг бол бүрэн алдсан байна. Хүний хөгжлийнхээ салбарт бол энэ төсвөө бол тусгаагүй байна гэдэг. Тэгээ энийг одоо хүний хөгжил нийгмийн бодлогын банкны органы гишүүд дэмжиж буцаж босгох гэдэг юм уу? Ийм боломж байдаг юм. Сангийн яам дээр бооцсон гэж байгаа учраас энэ буцаж босгох төвхтэй юм байна. Энэ бодлого алдагдахаар чинь яах юм бэ? За түрүүн мөнгөтэй гişүү хэлээдсэн боловсролын салбар босрлоос одоо нэг их 80-ыг хасагдсан байна гэдэг. За Аргентины одоо ерөнхийлөгч гарч ирээд цомхон засаг одоо хямгтай төсөвтэй явж байгаа боловч 85% боловсрол эрүүл мэндийн зөөлөн бүтцрүүг оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр манай засгийн бодлого одоо хүний хөгжлөө дэмжиж гэнэ үү яаж гин эрхэм одоо төрийн нарийн мэргэжилтнүүд яаж зөвлөж байгаа юм бэ гэдэг. Энийг буцааж босгох боломж байна уугүй юу гэж одоо салбарын төлөөлөл би асууя одоо сайд нь ярихгүй салбарыг нь ярихгүй учраас.